Бүр хамгийн дотлоор алаад хайж VR-ын даа гэж хөгсчүүлнэ өглөөл. Тэгэл хүмүүс нь болохоор гэрийн буулгах шатаа гээл. Үснээсээ зулгаалах, цохиулах, хөшгөлүүлэх тиймэрхүү нөхцөл байдал зөндөө бараг 3-4 цаг тиймэрхүү нөхцөл байдал байсан. (2024) оны 11-р сарын 7-ны өдөр Ховд аймгийн Мянгат сумын Халзан бүрэгдээ уулын ар хормойд олон зуун иргэдийг хамарсан томоохон хэмжээний босдод тэмцэл өрнөсөн. Харин энэхүү босдод тэмцлийг чухам хэн гэдэг этгээд яах гэж ямар зорилгоор зохион байгуулсныг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Баялагын шантааччид 2021 оны 10 дугаар сард Ховд аймгийн Мянгат сумын Гахайт багийн нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй уулын ар хормойд байдаг ар хүрэн хэмээх энэхүү хүрэн зохионы дор байрлах хөдрийн битэд геологийн наривчилсан хайгуулыг хийх ажлаар Халзан бүрэгтэй багийн төслийн багийнхан анх очсон байгаа юм. За тэгээд тухайн цаг үеэс ахуулаад ерөн бол төслийн багийнхан маань одоо Мянгат сумын яг нөгөө маа төсөл хариалагдж байгаа нөлөөллийн бүсийн Гахайт баг гэж байдаг Мянгат сумын тухайн багийнхаа одоо үрх болгоноор нэг бүрчлэн орж одоо төслийн талаар мэдээллийг хүргэж ингэж ажиллаж исэн байдаг. Айл өрхүүдийн төвшөнд малчтынхаа төвшөнд яг энэ нөлөөллийн бүстэйгээ орчиж байгаа иргэдийн төвшөнд нэг бүрчлэн яриад төслийн өөргөөж одоо эдийн засгийн холбогдлохоор байгаль орчин хүний эрүүл мэндэд төсөөлөх нөлөөллийн талаар яриад ингээд явхад сайхан дэмждэг. Би урахтаар яг хоргоо бол би устдаа ямар тэрсэлдэх юм биш. Хоргоо бол яг ажиллахад бол одоо арт түмний юунд бол хэрэгцээтэй. Тэгээд энийг тэрийг даавал одоо ингээд ажиллаж болох юм байна. Мөнгө төгрөг олдоод ингээд болох юм байна гэдэг. Одоо хоргоо бол тэгээд хойдтой бас хэрэгтэй л болох байлгүй. Халзан бүрэгтэй уулыг олон жилийн турш одоо тойр нутгалдаг нутгийн ард иргэдэд төслийнхөө танилцуулгыг хийгээд нөгөө хэдэн ч гэсэн бас мэдээллийг нааштайгаар сайхан хүлээж аваад ер нь бол энэ төсөл анхандаа бол маш урагштайгаар явсан. За гэтэл яг энэ нэгдэгтэй цаг үед Ховд аймагт одоо хурган сайхан танигдчихсан Батмөнхийн Чимэг сүрэн хэмээх эмэгтэй Халзан бүрэгтэй төслийн захирал Пөрөв төвшин сургасаар ирсэн байгаа юм. Чимгээгээд одоо Ховдтой бас нэлээд нөлөө бүхий одоо баг мэдээллийн сувг болсон те сошиалоор ингээд Ховдынхаа үйл явдлыг ингээд нийтэлж идэг нэг тийм лайвчин ихтэй байдаг. Тэгээд анх ер нь бол манай төсөл яг ингээд явж эхлэхээс наан 21 оны одоо намар гэсэн үг шүү дээ. Ер нь бол намар анх төслийн талбай дээр бид бүхэнтэй цуг ингээд ламтай хамт ингэж очиод байлцаа. Тэгээд ерөнхийдөө манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр ажиллая гэдэг саналаа манай ингэж яг өдөртөгчд одоо хэлж исэн байгаа төслийн өдөртөгчд. Чимэг сүрэн хэлсэн байгаа юм. За би Ховд аймагтаа бол нэлээд сайн танигдчихсан маш алдартай инфлюенсер хүн байгаа юм аа. Ховдын олон мянган иргэд намайг дагдаг, намайг уншдаг. Би танай төслийг Ховдын ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулж тэднийг ятхан сахируулж чаднаа гэж хэлээд за Халзан бүрэгтэй төслийн багийнхнаас ажлын урьдчилгаа хэмээн 5 сая төгрөгийг аваад явсан байдгаа. За Халзан бүрэгтэй төслийнхэн Монгол уламжлалын дагуу одоо нэр бүхэл ламдрыг урьж авчираад төслийн талбай дээрээ. За тэгээд цус савдгийг нь аргадах ном уншуулад өрөмтгийнхээ ажлыг одоо яг эхлэх гээд байж байхдаа зэрэгцэн Ховд аймгийн Мянгат сумын одоо засаг дарга Баатрийн өрөөрөө Мянгатын мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзул гэдэг этгээд одоо гар утасныхаа бичлэгийг асаагаад дайрч орсон байдаг юм. Утсаа асаагаад орж ирэл надад ажиллал эхэлж байгаа байхгүй. Тэр нөгөө шантаачин гэдэг групп байгаа. Энэ төсөл өөрөө бас том төсөл юм шиг байна. Тэгсэн чинь энэ дээр ажилласан хүмүүсүүд зөндөө
зүгээр орж ирэл ингээл шантажны юм яриад мөнгө нэхэлтэй. Та нар учрыг нь ойлгоогүй жиж яах гээд байгаа ингээл би одоо яг энэ өрөөнд ингээл. За мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзуул хэмээх нөхөр засаг даргаагаа гар утсынхаа камерын бичлэгийн өмнө одоо бүлтэлцүүлэн шантаалж байх яг тэр мөчтэй зэрэгцэн босоо хөх Монгол төрийн бус байгууллагын Ховд аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн хэмээн өөрийгөө танилцуулсан Гэрэл Чулуун хэмээх энэхүү нөхөр мянгад сумын гахайт болон цагаан болон одоо багт нутгалдаг айл өөрх болгоноор ороод за нөхөр минь нутаг орны чинь одоо ухаж бузарлах гэж байна шүү. Чи ер нутаг орноо зарсан хүн үү биш хүн үү? Нутаг орондоо хайртай юм бол энэ цаасны райд гараа үсгээ зураатах. Ер нь та нар ер нь энэ халдсан бүрдээ төслийнхний одоо хийж байгаа уулзалтан дээр очих юм бол нутаг орноо зарсан хэмээн та нарыг одоо бичлэгийг чинь олон нийтэд тавьж шившиглэн шүү хэмээн одоо айлган сүрдүүлэх замаар гарын үсгийг нь цуглуулсан байна. За хүний нүүрлөө шууд уцаа наажгаад элдвэр хашгишанд оромжлоод айлган сүрдүүлэхээр одоо хүн бол шоконд ордгоо. За энэ зовлонг үзсэн хүмүүс бол маш сайн ойлгох байх. Гэтэл хөдөө орон нутгийн одоо ийм зүйлийг огт үзэж байгаагүй тэр малчин иргэдэд бол мэдээж маш их балмагдсан байх. Тэгээд айц сандарсандаа гарын үсгэж бас зурагсан газар нь зураад явцгаасан биз хөөрхий. За ариун цагаан их орончийн дүрийг үзүүлээд нөгөө мянгад сумын ард иргэдийг чинь айлган сүрдүүлээд одоо нутаг орондоо хайртай юм бол гарын үсгээ зураа хэмээн одоо сүрдүүлээд яваад исэн босоо хөх Монгол төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн гишүүнөө Гэрэл Чулууны чинь зорилго гэтэл шал өөр байсан байж таарнаа. За тэргээр одоо 200-аас 300 одоо нутгийн иргэдийн гарын үсгээ цуглуулсан цаасыг бариад халдсан бүрдээ төслийн менежертэй уулзсангуудаа дараах зүйлийг хэлсэн байдаг. Одоо манай орон нутгийн төлөөлөгч гэдэг анзрагч гэдэг ховдын залуу байна. Тэрнтэй хоочин тэр Гэрэл Чулуун гэдэг лайв чинь уулзахтаа болвол бас нэг газар мазар дээр 50 сая мая төгрөг 50 тоо зураа тэрэндээ бас 50 сая мая гэж яриа үүсгэсэн ийм асуудал бас үүдэг. Тэр бол одоо энэ нард иргэдэг ингээ удаа төрхчаал өөрөө тэр 50 саяыг авъя л гэсэн утгатай тийм юм хийж явж байсан юм байна. Таныг нэг хөлөөрөө газар зураад 50 тоо газар зураад энийг өгөө тоо гэж нэхэдсэн гэдэг юм. Тийм хачийн битээ яриад та нар одоо чи бас тийм мэдээлэлтэй нэвтрүүлгээлдэх явж байгаа инээд юм шиг байна. Би чамд ирдэг юм чи. Босоо хөх Монгол гэдэг нэг төрийн бус байгууллагын энэ салбар зөвлөлийн даргын нөхрөөд нэг 300 орчим 2 багийн 300 орчим хүмүүс нэг юу авсан гинэ. Гарын үсэг цуглуулсан гинэ. Тэгээд тэр нөхдүүд болонгууд очиж уулзаад надад бол ард түмний дэмжлэг байна. Гарын үсэг нь байна. Гол нь та нар надад 50 сая төгрөг мөнгө гаргаж өгөөч. 50 сая төгрөг өчгөх хөдөөрөө зурчаад тэгэх юм бол бид нэр одоо тийм босоо хөхөөс гадна зөндөө юм. Ховд аймгийн мянгад сумын иргэдийн өмнө гараад ирэхээр л нөгөө ариун цагаан их орончийн дүрийг үзүүлээд байдаг. Тэгсэн мөртлөө арга хударгаар нөгөө халзан бүрдээ төслийнхэнтэй уулзангуудаа олон 10 сая төгрөг нэхэд байгаа энэ хүмүүст мэдээж яалаа гэж одоо хүсээд байгаа нэхэд байгаа мөнгөний хөвтэй. За төсөл дээр ингээд одоо юу гэдгийг эсэргүүцээд байгаа, шантажлаад байгаа. Одоо ингээд үйл ажиллагааг нь хааж боох одоо ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдтэй бол бид нар бол хамтар одоо тэдний хүсээд байгаа зүйлийг бол өгөхгүй. Аль болох төслөө орон нутаг, улс орны одоо ингээд эдийн засагт өр өгөөж өгөх тийм л одоо зорилгоор одоо ингээд хэрэгжүүлэх гэж явж байгаа. Ер нь бол ингээд одоо уул уурхайн Монголын уул уурхайн компанид ер нь одоо баг ийм нэг нийгмийн давхарга үүсчих шиг боллоо гэж би бол ойлгож байна. Ягаад гэвэл одоо ингээл энд уурхайн компани болгон дээр очиад нэг лайв хийгээл тэргүүрээ нэг мөнгө төгрөг олдог ч юм уу одоо амьдрэх хүмүүс баг бүлэг хүмүүс бий болсон юм санагдаж байна. Одоо олон зуун хүний одоо гарын үсгийг цуглуулчаад түүгээрээ барьцаалан одоо шантаажиж хэмжээний мөнгө авах гэсэн одоо үйлдэл нь бүтлгүүтээд нөгөө амаа бозарсандаа маш их гэмссэн одоо нэр бүхий шантаажчид энэ мөчөөс эхлээд одоо маш илүү хоржоонтой, маш аимшигтай хорлонтой дараагийнхаа акцийг үргэлжлүүлсэн байдаг. Тарих угаах, ажиллагаа. Алтай бидний шүтэн мянган морьтон зэрэг төрийн бус байгууллагын одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл, сумын засаг даргын хамгийн газар, аймгийн засаг даргын хамгийн газар зэрэг байгууллагууд руу одоо удаа дараа бичиг явуулсаар байгаад
одоо нөө газрын ховор эдментийн илэрчээд байгаа нөө хазан бүрэгдээ уулын ар хормойд байгаа нөө ар хүрэн нэртэй жижигхэн хүрэн зохион дээр цацрагийн хэмжилтийг хийлгэхээр босон байдаг. 2022 оны 11-р сард бол Цөмийн энергийн комиссийн ажлын алба за тэгээд үндэсний айлгуудын одоо ажлын хэсгүүд бол хамтарч ажиллаад талцсан мөрөгтэй төслийн талбай дээр цацрагийн одоо хяналт дүгнэлт бол гаргасан байгаа. За тухайн очих үед ажлын хэсэг маань болохоор тухайн төслийн талбай дээр очиод яг нөгөө гадаргын цацрагийн судалгаанууд одоо хэмжилтүүд хийгээд за тухайн хэмжилтээр болохоор дозиметр буюу гар багчуудаар хэмжилт хийгээд за хоёрдугаарт нь хөрснөөс дээж аваад за гуравт нь болохоор яг одоо өрмийн дээжнүүд буюу одоо кор дээжнүүд, өрөмдсөн дээжнүүдээс ийм гурван төрлийн бол хяналтаас бол дээжнүүд аваад явсан байгаа. Хэмжсэн хэмжилтэн цацрагийн нэг гарантай бол гарсан 102 илүү 102-тэй 6 мургаатай гарсан микросиверт цаг гээд за энэхүү хэмжилт нь болохоор яг цацрагийн аюулгүй норм гэдэг одоо Монгол улсад өргөдөгддөг тэрхүү одоо алтан бичгтээ болохоор яг Монгол улсын дэвсгэр түвшин буюу нийт Монгол улсад одоо цацрагийн дундаж түвшнээс яг тэр халдсан мөрөгтэй уулын орой хэсэг дээрээ 6-аас 7 дахин өндөр байна гэсэн тийм дүгнэлт гарсан байт. Энэхүү дүгнэлтийг гартаа оруулсан нөгөө шантажчид маань хөдөөгийн малчин иргэдийн тархийг жинхэнэ утгаар нь угаах болно. За юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ уурхай ашиглалтанд орох юм бол цацраг энэ хаваар бол таарна. Байгаль орчин онц их хэмжээгээр сүйднэ. Танай малнаас ч одоо 3 толгойтой одоо төл гардаг болно. Танай одоо өр хүүхдүүд ч одоо эрендэг зэрэмдэг гардаг болно гэх зэрэгээр айлган синхруулж бүр энэхүү худал мэдээллийн гүн бат итгүүлж чадсан байгаа юм. Таахаа үзэж байна. Сайхан. Юу ямар гэн энийг үнэхээр ийм хортой ураантай янз бүрийн юмтай байж өнгөдөө малчид эднэр одоо нөхөд өгөх хүрэн штэ. Тэгнь. Энийг одоо судлаад эрдэмтэд доктор профессорууд энэ байгаль орчны одоо ураантай хортой одоо нэг цаанаа гаргаад нэг 8 цаанаа гаргач гээд дөрвийн бөгдөд тэр уусаа өдрөө хүчээр нөгөө буулгахад нэг 8 цаанцтай байдаг тэрний дөрвийн өөртөө ингээ шавраар шин 5 шавраар тагж ажгаа тэгээд ажиллаагүй хуваагүй зан гаргаж явцгаасаа аянда. Тэр мэрэ чинь тэгээд тагж бөглөхгүй нөхөн сэргээл хийхгүй болохоор тэр чинь ууршаад байж идэм биш үү тэр цаанагаараа. Тэгээд ууршаад тэр уран мөрөн тэр хортой юм чинь энэ хавийн малчтад муу нөлөө үзүүлнэ. Үзүүлдэг гэж бид нэр ойлгоод авчихъя одоо. Гэхдээ бүр амар байгаа сте. Энэ гаргасан одоо ингээ өрөмдлөг хийхээр гаргасан энэ цооногоос ч ингээд байнга ингээ цацраг ичт байдсан ингээ уушаад гарч байгаа. Ингээ та бүхэн өнөөс хордож байгаа гэдэг мэдээлэлд нь бүр нутгийн иргэд ямар ч хөдөөргөөр итгэцэн байгааг та бүхэн сая сонслоо штэ. Хэрвээ цагаан булан багийн малчин бадам мэгч Тэнгэр телевизээс бэлтгэн хүргэдэг шинжлэх ухааны бэлэг нэвтрүүлгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн уран ба цацраг нэвтрүүлгийн дугаарыг үзсэнсэн болвол нөгөө баялагын шантажтад юу ч хэлэх байсан бэ гэхээр хөөе нөхөр минь ээ чи 10 жилдээ буцаж очиж суу чи мэдлэг боловсруулаа сайжруулаа гэж хэлээд харин ч бүр одоо галын хаачаараа зохиж өгөөд тэднийг гэрээсээ хөөж гаргах байсан биз. Хүнд үзэгчтэй сүүлийн үед тренд болоод байгаа сэдв яг одоо ширээн дээр байна. Юу вэ гэвэл уран. Байгаль дээр хоёрхан ширхэг цацраг идэвхт бодис шууд олддгийн нэг нь тоорой нөгөөх нь уран. За энэ бол цацраг хэмждэг багаж энэ болохоор зэрэг шар нунтаг байна. Энэ бол ураны хүдэр энэ болохоор зэрэг ураны хүдрийн баяжмал. Тэгэхээр хамтдаа энэ цацраг идэвхт бодисыг хэмжиж үзцгээе. Дээрх тоог нь сайн хараарай. Дууг нь нээгээд үзье. Бид нар цацраг идэвхт бодисын талаар юу мэдэх вэ? Ямар тач хортой, мутац үүсгдэг, болгоомжлох ёстой, хол байх ёстой гэдгийг мэднэ. Тэгвэл би нэг яагаад ингэж гартаа бариад байгаа юм бэ? Учир нь би үүний талаар зарим зүйлийг мэднэ. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тэгвэл хамтдаа уран болон цацраг идэвхийн талаар зарим зүйлсийг мэдцгээе.
хэрвээ би ионжуулагч цацрагт өртөх юм бол жишээ нь 1 зиверт цацрагт тогтмол өртөх юм бол ерөөсөө ионжуулагч цацрагт өртөөгүй хүнийг бодвол миний хорт хавдарт өртөх магадлал 5% өснө. Гэтэл энэ ураанаас ялгарч буй цацраг харж байгаачлан 1 микрозиверт байна. Нэг цагт 1 микрозиверт. Тэгэхээр 1 микрозиверт гэдэг бол 1 зивертийн саяны 1 гэсэн үг. Тэгэхээр би энэ чулууг бараг 1 сая цаг орчим өөрөөсөө салгахгүй байж иж 1 зиверт цацрагт өртнө гэсэн үг. 1 сая цаг гэдэг бол ойролцоогоор 100 гаруй жил гэсэн үг. Тэгэхээр би 100 гаруй жил наслахыг ч мэдэхгүй, ямар ч тач 100 гаруй жилийн турш би энэ урааныг хүзүүндээ зөөвөл миний хорт хавдарт өртөх магадлал 5% өснө гэсэн үг. За өөрөөр хэлбэл газрын ховор элементийн хүдрийн биетийг агуулж байгаа одоо энэхүү хүрэн зохионы дээр бүхэл бүтэн 100 жилийн турш ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр одоо хаашаач явахгүйгээр хэвцний дараа л хорт хавдраар өвдөх магадлал 5% өснө гэсэн үг байна. Халзан бүрэгдээд байгаа нөгөө урааны хортой гэдэг байгаа цохио чинь яг үүндээ ямар ч хоргүй бөгөөд цацрагийн агуулмж нь ийм л бага байдаг юм байна. Тэгээд байгуулагчны яам ашигт болтуулын газрын тосны газар зөвийн комиссны ажлыг зөвлөгээд бүгдээрээ л одоо ингэж ажлыг гаргаад ирсэн л дээ. Ирээд хэмжэлтэй хийсэн зөвлөмжөө өгсөн. За юу гэсэн зөвлөмж? Энэ зөвлөмжийн дотор бол одоо ингэж аюулгүй байдлыг хайгуулын төвшөнд, ашиглалтын төвшөнд тэр ч бас их нарийн шүү дээ. Тэр хэмжээнд ийм анхаарч ажиллах хэрэгтэй зогсоо гэгээгүй. Энэ бол болохгүй байна гэж гаргаагүй. Хариуцлагатай уурхай гэдэг асуудал чинь өөрөө шал өөр. Тэр засгийн газар Монголын төр мэдээж нэг тийм хариуцлага хандахгүй байлгүй гэж боддог. Тийм шүү дээ. Тэгээд ингээд дунд нь ингээд ажиллах гэж байгаа таавар шүү дээ. Өөр олон хүнтэй би одоо муугаар их салуулж үзсэн байхгүй. Та нараас чи бол биш ээ, чи биш ээ гэдэг аюултай. За яг хайгуулын шатанд бол ингээр тайлбарлал яг байгаль орчин хүн амьтанд бол ямар ч хорон төлөө байхгүй. Зориуд худал мэдээлэл өгөөд байна. Одоо жишээлбэл газрын ховор элементийг олборлоё гэж яхад уран байна гэдэг тийм. Тэгээ уран байна гэнгүүт уран бол ерөөсөө хүнийг байхгүй болгодог, мал нь олон толгойтой төрдөг гэдэг ингээ янз янзын мэдээлэл байна. Өтөө жишээ ууш орондоо бид нар ингээ Мардан хотыг мэдж байгаа. Мардан хотыг одоо бүр бид нэр одоо бүр нүдэрээ үзээгүй тийм хот. Одоо ингээ түүхэн сурвалжчдыг үзээ тэнд амьдарч байгаа малчтаас асуугаад ахмадуудаас асуухаар тэр үед чинь тэгэл битүү бүтэн хот байгуулчаал улс дотор улс байгуулчаал уутаа зэргүүдээр хамгаалуулж байгаа. Өдөржин шүнжин вагоноор ил вагон дээр ачаал зөөгөл явдаг байсан. Тэр нутагт нь одоо хүмүүс амьдарч л байна. Тэ? Тэгээ одоо бол яг тэр нэг шар нутагнаас нь хэдэн километрийн цаана байхгүй бол хорддог аюул учирдаг гэдэг бол ерөөсөө л зориудаар тийм мэдээллийг л тэр мэдээлэлээр хүмүүсийг уурлуулж л төрхөрж байгаа юм л асуудал шүү дээ. За нэр бүхий шантаажчид одоо төсөл хэрэгжүүлж байгаа компаниас их хэмжээний мөнгө салгаж авахын тулд арга иргэдэд одоо зориудаар худал мэдээллийг зохион байгуулалтаагаар тараагаад тархийг нь угаагаад толгойг нь эргүүлээд ингээ мунхруулад байсан учраас одоо халдан бүрэгдээ төслийнхэн ер нь энэ Ховд аймгийн Мянгат сумын ард иргэдэд яг үнэн бод мэдээлэл хүргье. Мэргэжлийн эрдэмтэн хүнээр нь одоо хамгийн энгийн хэлгээр хамгийн энгийнээр одоо энэ хор хөнөөлгүй юм шиг гэдгийг тайлбарлах зорилгоор одоо физикийн шинжилгээ ухааны доктор Норвегийн тэгш баяргойг одоо урьж аваадсан байдгийн байлээ. За тэгсэн чинь нөгөө шантааж чинь нэртэй эрдэмтэн рүү юу гэж ноцож, юу гэж бооргон дайрсныг бүгдээрээ эргээд нэг харцгаая. Ухуулгаар хажууд байгаа юм бэ? Энд чинь баруун Монгол сүрх гэдэг бистам минь. Төрийн бодлого миний бодлого. Төрийн бодлого байхгүй. Төрийн бодлого яг төрийн Цөмийн энергийн газрын дараагаар өмнө ажиллаж байсан, одоо их сургууль багшилж байсан одоо физикийн шинжилгээ ухааны одоо доктор ийм нэр хүндтэй эрдэмтэн рүү ингэж ноцож, ингэж бооргож нэг ч үг хэлүүлэхгүйгээр ингэж дайрчхаа шалтгаан нь бол маш тодорхой. Яагаад вэ гэхээр нөгөө Мянгат сумын ард иргэд чинь тэдний ярьжсэн худал зүйлд нь итгэхэн бочихвол яах. Тэднийг одоо балаа үгийг нь одоо дагаж намирхаа бочихвол яах. Тэгхийн бол тэдний нөө шантаажлах харан зогсож шүү дээ. Шантаажаа цааш үргэлжлүүлж нөгөө ард иргэдийг хойдруулсан дагуулах ямар ч боломжгүй болчихно. Тийм учраас одоо ингэж үхэн хатан ингэж дайрч, үхэн хатан ийм ухаж ичвэж байгаа байхгүй юу?
Тэгээд бүр ингээд хэлэх гээд хүний үг сонсохгүй ойлгуулах гээд ямар ч ойлгох хүсэлгүй байгаа тэр хүмүүс бүр аргаа барсан тэгш баяр доктор юу гэж хэлсэн гэж. Над чиг Монгол орны 300 гаруй сум суурны бас 1000 гаруй усны дээж яваад уран хүнд хил байдаг бас анхны эрдэмтдийн нэг байна. Та нар надтай тийм ярихгүй. Өөрсдөө номоо уншаа юм. Тэгэхээр мянгад сумын ард иргэд минь та бүхнийг одоо мунхруулан одоо хуураад байгаа энэхүү баялагын шантаачдын одоо энэ башир хатгалганд битгий автаарай. Битгий итгээрэй. Эрдэмтдээ итгээрэй. Ер нь шинжлэх ухаанаас хуурилсан мэдлэгт итгээрэй та бүхэн. Шантаачдын наминчлал. Тэр мянган мөртөн төрийн бас байгууллагын одоо удирдагч хийж явж байгаа Баянзул гэж ерөнхийдөө хүн байгаа. Өөрөө бол яг мянгатын хүн юм байлаа. За тэгтээ энэ төсөл төр бол ингээд эхнээсээ ахуулаад ингээд эсэргүүцээд явж байгаа. Энэ тэнд хурал одоо манайхтай холбоотой юу л зохион байгуулагдсан тэнд хурж ирээд эсэргүүцдэг. Одоо бид нарыг ингэж танилцуулах хийх боломжийг ингэж боодог, хаадаг тийм одоо ерөнхийдөө хүн байгаад байгаа. Өмнө нь одоо 2022-оос 23 оны хайгуулын ажил эхлэхдээ зэрэгцэн бас яг саяны үүссэн асуудалтай ижил асуудал үүсчихсэн хайгуулын талбай дээр. Тэгээд бид бүхэн бол ингээд бүх одоо холбогдох шатны байгууллагуудын зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эхлэх гэсэн. Бидний үйл ажиллагаанд цаад болоод одоо кампийн ордог хаалган дээр 2 гэр бариад манайхан тухайн үед өөрөө толгойлж ирсэн Баянзул гэж байна. Шууд тодорхой нэг зүйл хэлчих. Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулиудад хууль зөрчсөн нэгч одоо заалтыг нэгч одоо үйлдэлийг тэр компани хийгээгүй. Тэгэхээр ямар нэгэн хууль зөрчүүлэлт хийгээгүй. Яг хууль номынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. За Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани үүдэнд очоод нөгөө орж гардаг гарцыг нь шууд Монгол гэр барьж хаагаад үйл ажиллагаанд нь шууд цаад учруулад эхлэнгүүт халзан бүрсэд төслийн багийнхан тэр олон хүний цалин хөс, техник тоног төхөөрөмжийн түрээс хоол унд, бензин шатхуун, алдагдсан цаг хугацааны хохирол зэрэг одоо 161 сая 334 мянга 32 төгрөгийн одоо санхүүгийн байрантаар нотлогдсон бодит бүх хохирлоо одоо мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзул болон одоо тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Мөнгөнхүү нараас нэхэмжилж Ховд аймаг дахь Сум Думдын иргэний иргэн анхас шатны шүүхэд одоо нэхэмж гаргасан байдгийн байна. За халзан бүрэгдээ төслийнхний хийгч байсан одоо хайгуулын үйл ажиллагаанд нь хууль бусаар цаад учруулж одоо онцгой хэмжээний мөнгөн хохирол учруулсан нь санхүүгийн бүх байрантаар нотлогдоод шүүхийн шийдвэрийн дагуу онцгой хэмжээний үр төлбөр тунах нь одоо тодорхой болоод эхлэнэгц мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзул гүйцэтгэх захирал Мөнгөнхүү нар яасан бэ гэхээр уушлаарай миний буруу байжээ гэж одоо энэхүү алтан бичгийг бариад нөгөө төслийн багийнхан дээр очих болно. За энэ алтан бичигт нь юу гэсэн байдаг вэ гэхээр манай төрийн бус байгууллага нь халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагаатай холбоотой бие даасан арга хэмжээнд саад учруулахгүй. За хууль бус жагсаал цуглааныг зохион байгуулахгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэр худал мэдээлэл тараахгүй байх үүргийг хүлээж баталгаа гаргаж байна. Иймд одоо Ховд аймаг дахь Сум Думдын иргэний иргэн анхан шатны шүүхт гаргасан нэхэмжлээ татан авна уу хэмээн гарын үсгээ зурцгаасныг та бүхэн бас харж байна. Нэг үгээр хэлбэл ёстой л нөгөө 75-аараа бууж өгсөн гэсэн үг. Тэгээд мань хүн бол яг ингээд шүүхтээр очиод өөрөө гин бурууга хийснээ мэдээд манайхтай ингээд ерөнхийдөө ингээд тогшилцъё ингээд за болио. За би ингээд танахтай холбоотой асуудал дээр оролцохгүй танах ингээд нэхэмжлэгээ татаад авчгаа гэж юу нь бол хэлж ийсэн. Тэр бол ингээд мэдээж орон нутгийнхаа хэрэгцээтэй аль болох сайхан харилцаатай байж тэ хамтдаа ингэж ажиллаж ижил хөгжинө гэдэг зорилготой байна шүү дээ. Тэрнээс хин нэгэнтэйгээ дайсагцах нь бол бидний гол зорилго биш. За тийм ч үднээс бид нар тухайн шүүхтөр үүсгэсэн байсан нэхэмжлэгээ татсан. Хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулад нөгөө мянгад сумын ард иргэдийг чинь одоо худал мэдээлэлээр синхруулан итгүүж тэднийг инээнд нэгтгээд одоо тэдний дэмжлэгийг авсныхаа үндсэн дээр одоо баялаг бүтээгч компанийг шантаажлах оролдлого нь бүтлгүүтээд за энэхүү хууль бус үйлдэлийг хийх юм бол онцгой хэмжээний одоо өөрчлөлтөд унах юм байна гэдэг мэдмэгцэн тэд нэг зүйлийг бодсон юм шиг байгаа юм. За ер нь цаашдаа альва жагсаал цуглаан хийх юм бол өөрөөсөө урд нь гарч болохгүй юм байна. Тэгэх юм бол бид нар өөрсдөө буруутгах юм байна. Харин энэхүү жагсаал цуглааныг хийх тусан тохиолдолд одоо хууль эрх зүй мэдлэггүй энэ нутгийн малчин иргэдийг торхиж урдаа гаргачаад
өөрөөсөө ард нь үлдэх ёстой юм байна гэдгийг Гүн Бат ойлгосон байдаг юм аа. Би үхэхээр чи үх. За ингээд нэг жилийн хугацаа тэр дорхноол өнгөрсөн. Ингээ 2024 оны намар болоод хазан бүрдээ төслийнхэн дахиад нөгөө аш малтбал газрын засгийн газараас авсан одоо зөвшөөрлийнхөө дагуу одоо тэр дараагийнхаа шатны одоо хайгуул наривчилсан геологийн одоо ажиллаа хийхээр одоо бэлтгэл ажиллаа базааж эхэлсэн. За гэтэл нөгөө өмнө 5 сая төгрөг аваад яваад өгчихсөн нөгөө Ховд аймгийн алдартай инфлюенсер Чимэг Сүрэн гэдэг хүүхэн чинь би танаа төслийг Ховдын ард түмэнд эргээр сайхан мэдээлээд өгөө гэж хэлээд дахиад хүрээд ирж 24 оны агуул эхлэлтэй холбоотойгоор бас ерөнхийдөө бол тийм мөнгө өгч авалтсан. За ингээд хэвлэл мэдээлэл дээр бас ингээд хамтраад эерэг мэдээлэл түгээд тал дээр хамтарч ажиллах байх гэж бодсон. За ингээд нөгөө инфлюенсер Чимэг Сүрэн чи яасан бэ гэхээр өөрийн хаан банкнд дах 560405 4364 дугаартай одоо дансанд урьдчилгаа төлбөр болгон 3,383 мянган төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр шийдвүүлж аваад баяр хөөртэйгээр явчихсан байдгаа. За гэтэл яг энэ явдлаас 14 хоногийн дараа 10 сарын 31-нд Дулам Сүрэн гээд Чингэлтэй дүүргийн иргэн хотоос очсон. Ер нь бол урд нь бол тэр 1000 сумын иргэн байсан юм билээ. Үнэлхэн дээр нь бол Чингэлтэй дүүргийн харьяат байсан. Тэр 70 настай хөгшин биднэрт мэдэгдэх хуц өгөөд 48 цагийн суулт хийнэ. Танах үйл ажиллагаа зогсоо гэсэн нэг тийм утгатай бичвэр төгсөн. Танил дүр зураг байгааз. Яагаад тэгэхээр яг нэг жилийн өмнө энэ мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн чинь өөрөө ингэж хууль бус одоо суулт зарснаасаа болоод шүүхийн шийдвэрийн дагуу одоо 166 сая төгрөгийн өрөнд орохоо шахсан шүү дээ. Тэгээ гуйжээж нэг юм одоо өр ширнээсээ мултарсан. За тэгэнгүүт энэхүү туршлага дээрээ үндэслээд дараагийн цэцэл цулааныг болохоор бүр хаа байсан одоо Улаанбаатар хотоос бүр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт амьдардаг одоо хөгшнийг 70 гаруй насны хөгшнийг бүхэл бүтэн 1600 км гаруй газар руу одоо дагуулж аваачаад одоо нөө хуулийн мэдлэггүй байлыг ашиглаад одоо хууль бус засаал сулаан суулт хийлэгтэн торхиж оролцуулсан байгаа юм аа. Тэгээ энэ удаа илүү нөгөө нэг тактиктайгаар үдсэн гэж харж байгаа. Яагаад тэгэхээр өмнө нь өөрөө толгойлоод асуудалд орж исэн. Энэ удаа өөрөө толгойлохгүйгээр одоо ингээд нутгийн хөгсчүүдийг ашиглаж бусдын гараар могоо бариулж одоо ингээд ажилласан гэж хараад байгаа байхгүй. Одоо яасан гэхээр одоо төслийн талбай дээр сая манай Галбаатархын ярьсан одоо ингээд хөгсчүүлэг авчирч гэр бариулж онуулаад за өглөө нь ингээд үр цайж байгаа. За бундаа гараад дээр зураг хөргиж аавъя гэдэг. За нөгөө тараадаг гэрэл чулуун одоо гэрэл чулуун гэрлээ гэх мэт одоо ховдын сошиалчд байгаа шүү дээ. Одоо лайвч тэд нар лугаа ингээд тараагаад бүр яг ингээд нэг тийм зохион байгуулалтанд орж ажилласан. Гол нь өөрөө тэнд ингээд байхгүй байгаа нь зохион байгуулагч биш харагдуулж байгаа. За мянгад сумын одоо өндөр настангууд одоо хазан бүрдээ төслийн талбай дээр очиод одоо суулт хийж гэнэ гэдэг мэдээллийг цахим орчин тэднэр одоо эрвэхээр өөрийнхөө хэмжээнд бас хэвсэн боловч яагаад ч одоо ард иргэдийн хаалт татаагүй олон түмэнд бас тухайн мэдээлэл нь хүрч чадаагүй. Ерөөсөө газар аваагүй гэсэн үг. За тэгмэгт за мянган морьны шагсаал гэдэг одоо энэ олон 100 хүмүүс ингээд морь унаад аймгийнхаа төлөв албаа дээр ингээд туг даалбаа баахан уриал ооцсон бариад жагсчихаа энэхүү жагсаал нь бол яалтчгүй ховдын төдийгүй бүр Монголын ард түмний одоо сонирхлыг татсан. Одоо хүмүүс энэ юу болоод байгаа юм бэ? Ямар сони юм бэ? Хүн болгон гайхаж үдсэн. Ингээд уус хоорондоо яриа үзээд шуугаад хүн болгон ингээд доор нь хэдэн мянган комент өчөө шеэрлээд ингээд ихлэнгүүд одоо төслийн багийнхан бол маш их хайсан. За энэ одоо жагсаал цуглаан нөгөө энэ шантажтны үйл ажиллагаа чинь яг хүсэн зорилгот нь хүрчих шиг боллоо. Ер нь бушуухан одоо тэр өндөр тоног төхөөрөмжөө уулаас нь буулгах ёстой юм байна хэмээн ажилдаа орсон. 6 хоногийн дараа эрсдэл үүсэх учраас бид нар дээшээ 3 машинтай усаа гаргаж одоо өрмөө буулгая гэсэн. Тэр их том эрсдэлтэй үйл
одоо хэрвээ гацаад эвдэрх юм бол их эрсдэл гарах учраас бид нар одоо эрсдлээс л ер нь бол хамгаалж тэр 3 машиныг дэше оргож өрмөө суулаад доошоо болгох тийм үйл явцал болоо. Одоо бид хэдий энэ үндсэн том хаттай зохионы хэсгийн хоёр талаас манад их ховор хийгддэг налан өрөмдлөгөөр 3000 тууш метр өрөмдлөгөөр төлөвлөөд ингээд бэлтгэл ажил ангажсан. За 3000 м гэдэг чинь маш урт хэмжээ шүү дээ. 3 км уртаа тэнцэнэ. Тэгээ ийм урт өрөмдлөг хийх хэмжээний тэр багжийг одоо уулан дээрээс буулгана гэдэг бол тэр маш их хэмжээний тоног төхөөрөмж, хүн хүч, цаг хугацаа шаардсан ажил байх нь тодорхой. Ингээд тэрийгэ буулгаж амжихгүй одоо яах ч учраа болохгүй одоо ингээд байж явах үед нь л хэдэн зуун иргэд одоо халзан бүрэгтэй төслийн талбай руу олон зугаараа ингээд төрхөөл ороод ирсэн байдаг. Тэр олон босчгоор чинь тэгэл мод чулуугаар алан таалн хилж ярих бол бүр хамгийн доотлоор алаад хайж VR-ын дай гэж хөгжүүлнэ өрлөөл. Тэгэл хүмүүс нь болохоор гэрийн буулгах шатаа гээл. Тэгэл нөгөө лайвчт нь болохоор яг нүүрэн дээр ирж одоо бүр уцаа барьчаал нүүрэн дээр ирэл турхраал тий. Цаанаар яхалаар ингэдэм уужаагийн юм уу гэл янз бүрээр хэлж байгаа байхгүй. За хамгийн гайхалтай нь халзан бүрэгтэй төслийнхнөөс 2024 оны 10 дугаар сарын 17 оны өдөр 3,383 мянган төгрөгийг одоо шантаажлж авсан нөгөө чимэг сүрэн хэмээх лайв чинь энэхүү одоо зүй бус үйлдэлийг хамгийн ихээр одоо турхирын ажиллагааг та бүхэн бас харж байна. За мэдээж хэрэг ард иргэд өөрсдөө хуулийн мэдлэггүйгээсээ болоод хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод одоо тэнд юу гэдгийг нэг сэтгэлийн хөвөрлөөр бас асуудалд хандаж болохгүй. Энэ дээр бол одоо нэлээд одоо улс ууртай хандах ёстой. Одоо монголчуудын нэг онцлог байдаг шүү дээ. Нэг олоолаа цуглахаараа ингээд хөөрчдөг, ингээд омгчдаг, огшчдаг. Тэгээд олон зуун хүн одоо нэг дор цуглангуудаа хүү хаахийн зургуул нөгөө гэр кемпүүдийг тэр дооронд буулгаж нурааж хаяал. Тэгээд ерөөсө гартаа тааралцаа одоо танихгүй хүн болгоны зохиж одоол одоо яс бусаар авирж эхэлсэн байдгаа. Одоо нөө үйл ажиллагаа нэг үгээр хэлбэл хяналтаас бүрэн гарсан гэсэн үг. Газар дээр нь ажилласан. Тэгээд тухайн үед болохоор очоод ажиллах нөхцөл байдал дээр нөгөө басад нөгөө бусад хүмүүсийн одоо тийм төрхраад ерөнхийдөө намайг бол нэг хүн амтан таниад авахгүй л да аймагт. Ганц нэг тийм төрийн бас байгууллагын нөхдүүд ерөнхийдөө явж байсан чинь нөгөө байцаагч чинь алтан цэцгээ энэ байцаагч одоо энэ л яг бүгдийн шийднэ. Энийг өөрөлдсөн дээж авахулна. Одоо энэ аймаг руу энэ компанийн хайгуулын дээжийг намайг авч яв гэдэг шаардлагыг тавиад тэгээд би энэ болохоор нөгөө хайгуулын тусгай зөвшөөрөл төлөвлөгөөгөө батлуулсан ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөө аж ахуйн нэгжийн хайгуул хийсэн дээжийг би авч явж болохгүй энэ чинь компани өмчт хамаарагдана гэсэн чинь тэр нөхцөл байдлыг ерөөсөй ойлгохыг хүсээгүй тэгээд ер нь хорцодмол байдал шилжээд тэгээд биний тамга тэмдгийг болохоор машин дотор ясан тэгээд тэр өөмөн болоод хүмүүс над руу дайрж хоогоор ардуур хүн авцсан байсан. Яг тэр миний тамга тэмдгийг авсан хүн дээр би гомдол гаргасан. Ерөнхийдөө тэр хүний нөгөө нэг эхлүүлсэн үйлдэлээс болж тиймэрхүү байдалд үүссэн. Тэгээд өснөөсөө зулгаалах, цохиулах, хөшөглүүлэх тиймэрхүү нөхцөл байдал зөндөө бараг 3-4 цаг тиймэрхүү нөхцөл байдал байсан. Одоо ингээ хөөрч догдолчихсон тий хөөрч буцалчихсан одоо энэ ард иргэдийг одоо нэг хүн рүү чиглүүлээд тэр тусмаа бүр ховд амьсгал даргын тамгын газрын байгаль орчны усын байцаагч руу бүр зааж онцгоод одоо бай болгосон тэр хүн болвол Баян зул гээд хүн одоо би аймгийн цагдаагийн газар гомдол гаргасан байгаа шалгагдаа явж байгаа. Нөгөө мордон Монгол жагсаалыг оройлоод идэг нөхөр мөн үү? Тий. Тэр хүн. 2023 оны 10 дугаар сард хазан бүрдээ төсөлийнхнээс очоод одоо өөрчлөлт гуйгаад дахиж би одоо танай төслийн эсрэг хууль бус жагсаал сулаан зохион байгуулахгүй гэж амлаж 166 сая төгрөгийн өрөөс мултарсан нөгөө баян зул гэдэг нөхөр чинь мөн л одоо энэ хүү үйл явдлыг оройлоод ажиллаж байгаа та бүхэн бас харж байна. За Ховд аймгийн 1100 нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Mongolian National Earth Corp компани халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор за тус өдөр Ховд аймгийн 1100 нутгийн иргэдийн чагсаал цуглаан зохион байгуулагдаж за цагдаагийн газрын дараагаар ахлуулсан ажлын хэсэг болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх гэмтэр зөвчлөлийг тасан зогсоох зорилгоор
тухайн газарт ажилласан. Өрөөдөөсөө бүр цагдаач бүр тоохоо үз ард иргэд чинь тэр олон болцгоор чинь тэр чимгээ гэж нэг бас нэг хүн байна. Гэрэл чулуун гэж хүн байна. Утгам баяр гэж нэг хүн байна. Бид ингээд лайв хийгээд одоо зохион байгуулалтанд орсон гэж би бодож байгаа. Яа тэгвэл тэр одоо сүлжээ мүлжээ барьдаггүй тэр хээр газар очсон. Лайв хийгээд инэхээр тэр нэг тусгай төхөөрөмж авчрал одоо ямар ч байсан иргэдэд тараа хийсэн үзэл бодолтойгоор ирсэн. Хамгийн гол нь миний байршил гэхээр хүн өргөдөж эндэж болохгүй, аймнаас сохорж болохгүй. Төрийн үүргээл одоо би биелүүлэх ёстой. Тийм учраас та нар тайван бай. Хуулийн дагуу бай. Ураас хэлсэн. Ёстой л нөгөө аз болоход 2024 оны 11 сарын 7-ны өдөр болсон тэрхүү одоо үүмэн самууны үеэр одоо бослого тэмцлийн үеэрч гэх юм уу тий. Хүний амь насууд эрсдээгүй. Одоо хүн одоо дэрэмдэг болсон тийм ноцтой одоо осол бас азар гараагүй. Гэхдээ л Монгол улсын иргэн одоо үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй боловч хэн нэгний бид дураараа хаалдах, зодож нүдэх, эд хөрөнгийг нэвдэх чинь өөрөө хууль бус үйлдэл шүү дээ. Ийм ч учраас энэхүү жагсаалд бас оройлон оролцсон, онцлох гол үүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн хүнийг бол цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн бас шалгаж байгаа юм байна. Оркоос зөвшөөрөгдсөн хэмжээнд за өнөөдөр энэ мэдээллийг өгч байна. За халзан бүрхтэй төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн компаниас 5. За аймгийн секторын 5 газрын мэргэжилтэн Агаас 1 ингээд нийт 6 онол мэдээлэл бүртгэгдэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. За энэ дээр бол одоо бусдын эд хөрөнгөнд халдсан. За элтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан. Байгууллага үйл ажиллагаанд саадч болсон гэдэг ийм одоо үндслүүдээр мөн дээрээс нь бас бусдын биед халдсан гэдэг ийм үндслүүдээр тухайн гомдол мэдээлэлүүд бүртгэгдэн шалгагдаж байгаа. Тоолоор байдаг хүмүүсүүд л одоо ингээд цахим энэ мэдээллийг ашиглаад ингээд илүү төлхөө гуйлах юм эсвэл хэвтүүлэн хэрэглэх юм бол ашигтай байх. Харин тийм гэдэх юм. Түүнээс ш одоо тэгээд яг энд амьдарч байгаа хүмүүс ч бас шал өөр юм ярьдаг шүү дээ. За халзан бүрдээ төслийг нэг одоо шантаажиж нэг хідэн цаас олж авах гэсэн. Ер нь нэг амжиргаагаа нэг хууль бус орлогоор залгуучих гэсэн энэхүү хитгэн хүний одоо явуургүй үйл ажиллагаанаас болоод мянгад сумын тэр олон зуун иргэд өөрсдөө маш эрсдэлтэй, маш аюултай нөхцөл байдлаар оруулчихсан. Хэрвээ хэн нэгний амь насыг хохироочихсан бол хідэн шоронд орох байсан юм нэлээ. Хідэн талаас нь бичижсэн тэрхүү олон камерын бичиг дээр одоо хүн болгон царай төрөх нүр царайгаар танигдсан шүү дээ. Ямар нэгэн байдлаар л тэр зохионд нь одоо орчихсон бол ямар нэгэн байдлаар зохио харагдсан бол тэр хүн ял авах байсан. Азар тийм үйлдэл гараагүй. Буруу мэдээлэлээр олныг хангаад тэгээ зориудаар ийм зохион байгуулж байгаа. Энэ бол одоо манай технологийн байгууллага ажиллавал олон зүйлийг олж мэднэ. Манай технологийн байгууллага сайн ажилладаг шүү дээ. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн гэмт хэрэг гэж би хөдөө үздэг. Хуулийн жиш одоо заалттай байт юм билээ шүү дээ. Эрүүгийн хуулийн 16-гийн 9-дэр Монгол улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол батлан хамгаалах эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж зам мэдээлэл холбооны хэрэгсэл үндэсний шин чанартай мэдээллийн сан архив хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн гэмтээсэн үйл ажиллагааг нь доголдуулсан бол 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэ эрүүгийн хуультай. Энэ хэргийг олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж мөн зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэн гэж. Үндэсний хэмжээний эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Хөгжхүү, эс хөгжхүү. Та бүхний харж буй Ховд аймгийн Мянгад суманд яг өнөөдрийн байдлаар 3700 хүн албан ёсны бүртгэлтэй байдаг аж. Сумын нутгийн захиргааны байгууллагуудад ч одоо энэ эмнэлэг сургууль захиргаа одоо энэ сумын төрийн үйлчлэгийн нэгдэн байгууллага байгаа шүү дээ. Нийт хичнээн хүн ажиллаж байна. 130 хэдэн хүн ажилладаг. Энэ суман дээр ч одоо хүмүүс ч өөрсдөө хөргөн жижиг дунд одоо үйлдвэрлэлүүд талах нарийн бовны цех одоо юу гэдгийг те одоо эдлийн үйлдвэрүүд одоо яг өөрийнхөө амжиргааг тэтгэх тийм бизнес хэрэгжилж байгаа хичнээн өрх байна. Манайх 3 тоосхны үйлдвэртэй. Тэрэнд манайхан бүгдээ улирлын чанартай ч гэсэн бүгдээ хамрагддаг. Дээр нь вэхээр одоо өрхийн амжиргаа хөдөлмөр эрхлэлт гэдэг асуудал дээр бол ингээд
хөдөлмөрийн үйлчлэгийн газраас гэрээ байгуулад ажиллаж байгаа юм. Тухайлбал юу хийж байна? Тэд нар ноос аавна. Тэгээд ийм тэгээд бүтээгдэхүүн үйлдвэр. Одоо энэ очил ингэж онгорхон ажиллаж байгаа юу? Энд хуваараа яаж байгаа. За манай Мянгат сум бол ерөөхдөө л хөдөө аж ахуй зөнгөсөн тийм эдийн засгта тийм л аймагчтай ер нь бол хөдөө аж ахуй дээр л тогтож явдаг. Яг наадлын залгаа буянт сум бол нэлээд буянт хурдаагаа бол газар тариалангийн бүсүүд бол байгаа. Тэгэхээр мал аж ахуйгаас өөр юм бол олтой юм бол энэ ховор. Тэг ер нь бол гол одоо яг эдийн засгийн суурь салбар бол мал аж ахуй. Мянгат сумын одоо ерөөсөн нэг л айлын хашааны газартаа тэнцвэз тэрхүү хөрөн зохионы доор байгаа тэр газрын ховор элементийг гэвч эдийн засгийн эргэлтэнд оруулаад уул уурхайн одоо олборлолт баяжуулалтын ажил нь одоо эрчимжээ тэгэх юм бол Мянгат суманд төдийгүй одоо Ховд аймагт улс оронд дараах эдийн засгийн болон одоо маш их хэмжээний ач холбогдол, маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалт бий болно гэдгийг та бүхэн одоо хараад аваа. Төсөл хэрэгжснээр 2 шатны баяжуулах болон боловсруулах үйлдвэр байх нэ. За ил уурхай байна. За ингээд үйлдвэрийн мэдээж тойрсон дэд бүтцийн их олон байгууламжууд байна. За энэ хэрээрээ орон нутгийн одоо төсөв болон улсын төсөвт бол одоо маш ирээр эдийн засгийн нөлөө үзүүлэх юм аа гэсэн ерөнхий дүгнэлтүүд гарсан байгаа. За ер нь бол алзан бүрэгдээ тэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд бол танилцуулга ирүүлсэн байгаа. Ер нь бол Монгол улсын төсөвтэй бол одоо жилдээ бол хагас их 80 төгрөгийн одоо татвар оруулж оруулах. Тэгээд дээрэс нь орон нутгад бол одоо энэ бол хөшөөтөс хамаагүй илүү одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хамаагүй илүү л одоо орон нутгийн хувьд бол төсвийн эдийн засгийн хувьд бол ашигтай энэ төсөл. Орон нутгийн иргэдийг ажил 600-аад ажлын байраар шууд хангах боломжтой. За тэгээд шууд бос одоо жишээ нь эдийн засгийн өрөөгөөжүүл маш их байна. За мэдээж нөгөө одоо орон нутгийн иргэдээс оролцогч талууд болох тэ бизнесийн зөндөх боломжууд гарч ирнэ. За одоо өмнө гав аймгийг бид нар мэдж байгаа тийм анх 5 толгой, оюутлогоо төслүүд хэрэгжиж эхлэхэд зөвхөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж зогсохгүй маш олон бизнесийн боломжууд гарч ирсэн байдаг. За үүнтэй адил маазлууд бас яг мөн адилхан үр дүнгийн ер нь хүлээлттэй байна. За ер нь манай ингээд төсөл хэрэгжснээр бол ховд болоод ховдын ард иргэдийн амьдралд маш их үр өгөөжтэй. Яагаад гэвэл одоо үр хөвгт нь ажилд орно. Тэгэл одоо туслан гүйцэтгэх компаниудаас ингээл сүүс айлын аавн тийм ээ. Тэгээд өөрсдийн одоо ард иргэдийн амжиргаанд л маш том одоо хөрөнгө оруулалт болж байгаа төсөл багхгүй юу? За бидгэд 2022 оноос хойш ер нь орон нутгийн хамтын ажиллагааны ажлуудаа эхлүүлээд явуулсан. Хайгуулын ажилтгаа зэрэгцээ. Тэгээд орон нутгата нийгмийн эрхийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ясан. Мөн 23 онд ашигт мултимлын хуулинд орсон өөрчлөлттэй холбоотойгоор зөвхөн хайгуулын ажлынхаа явцад одоо сумын орон нутгийн хөгжлийн санд тэрбум төгрөгөөр хамтарч ажиллах саналаа бидгэд тавьсан. Харамсалтай сумын иргэдийн орлого маань тэрийг хүлээж аваагүй. Одоо 1 тэрбум төгрөгөөр бид нар хийвэл их юм хийн шүү дээ. Дайлаад би бол цэцрээ удаатай эдгээр шийдэг. Хэрвээ шийдэд өгвөл би хэрэгжүүлээд явъя гэсэн байсуутай байсан. Гэтэл энэ дэмжигдсэнгөө тэгээд яасан хэрэгцээгүй. Тэр бол төлөөлөгчд гаргаж байгаа шийдвэр байгаа байхгүй. Төлөөлөгчд болохоор ард иргэдийнхээ одоо эрх ашигын төлөө бус одоо өөрсдөө тэр одоо саналыг хүлээгээд авчвал одоо бид нар халзан бүрэгдээгээс мөнгө авцсан ингэж харагдана гэдэг өөрсдийнхөө нөгөө хувийн улс төрийн болон хувийн тэр нөгөө айцаасаа болоод би тийм шийдвэр гаргасан болов уу гэж харж байна. 2023 онд одоо би миний санджагт 260 орчим сая төгрөг одоо сум хуваарлж байгаа. Сум иргэдийн орон нутгийн хөгжлийн сангаас. Тэрүүн төгрөгийг Мянгат сум аваад одоо зүгээр иргэн хүний тухай миний одоо санаал миний бодлоор бол эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, урлаг соёлын салбар, малын эрүүл мэндийн өөрчлөлтөөс сайжруулах гэдэг бүхий л одоо орон нутгийн хөгжлийн сангийн дүрм журмаар хийгдэж болох бүхий л ажлууд дээрээс зарцуулах боломжтой мэлээ. Уул уурхайн баяжуулалтын технологи, ил уурхайн ашиглалтын технологи, геологч, за геотехникч, за нэмээд одоо нөгөө хүний нөөцийн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн тий. За мэдээж одоо орон нутагт бас багш, эмч,
За гэх мэт мэргэжлүүд их тотмог байгаа. За энэ төрлийн мэргэжлүүдээр сурж байгаа оюутнуудаа ерөөд хандаад тэтгэлэг хөтөлбөрөөр зарласан. Сүүлийн 2 жилийн хугацаанд ингээд оюутны тэтгэлэг хөтөлбөр зарлаж байна. За бид нар 22 онд бол 10 оюутанд тэтгэлэг өгсөн. 24 онд болохоор сая нийт 20 оюутанд тэтгэлэг өгч байна. Ямар ч гэсэн эхлээд сумандар байгаа сургууль мэдээж манай ажилчдын хүүхдүүд бол сурах нь тодорхой тийм ирээдүйн. Тэгэхээр боловсрол дээр одоо боловсролыг дэмжингээ тэтгэлэг хөтөлбөр зөвхөн өгөө зогсохгүй тухайн сургуулийн одоо нөгөө сургалтын чанар тий. За одоо хөтөлбөрүүд идэг шүү дээ. Кембриж хөтөлбөр юм уу тий. Их мэтчлэн одоо ерөөдөө эхлээд сургуулийнх нь одоо мэдээж юм дээр хөтөлбөрүүд дээр нь ажиллана тий. Аль болох ажилчдаа орон нутагтаа байлгахыг зорино. Улаанбаатараас мэдээж ингээд 1600 км хүмүүс тээвэрлэх хэцүү шүү дээ. Миний байр суурь одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Монголын төр өнөөдөр Монгол улсын бөгөөд дэлхийн хэмжээнд байгалийн хор элементийн ач холбогдол өндөр байгаад ашиглах боломжтой байвал энэ төр одоо өөрөө юу яагаад өгөөч, шийдвэр гаргаад өгөөч. Үнэхээр хүн амын аюулгүй байдлыг хангаад өгөөч. Би бол энийг хэлж штеп. Хамгийн гол хоргол бол надад бол хамгийн дөрөв одоо яг улс орондоо хэрэгтэй юм. Энэ тэргээ би хамгийн дөрөв зүйл шээ. Манай орон нутагтаа ингээд юм хийх гэлээ. Юм хийлгэж байгаа хүмүүс маань ингээд бараг айцтай, бүгд айцтай. Одоо эмнэлэгт нь ингээд шинээр ингээд өргөтгөл барьсанд нь зориулаад бид хүн ингээд 70 сая төгрөгөөр өргөтгөлийн тогтчуулж өгье гэдэг хүртэл санал тавьсан л та. Бүтэн тогтчуулж өгөх санал тавьсан. Тэгэхэд бид нарын саналыг хүлээж аваагүй. Одоо баруун бусд одоо Ховд аймгийг ч юм уу яг жинхэнэ утгаар нь бус нутгийн төв болж хөгжүүлэх одоо эрүүл мэндийн чиглэлийн одоо 3 дугаар шатлалын эмнэлгийн үйлчлэгээг ч гэдэг юм уу боловсролын үйлчлэгээг ер нь Улаанбаатараас очиж авдаг төрийн үйлчлэгээнүүдийг Ховд аймгаас авах энэ боломжийг одоо бүрдүүлэхийг зорж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо томоохон одоо бодлогыг цааш нь хэрэгжүүлэхийн тулд бид нар бас энэ автозам, за гарын тээвэр, за мөн одоо бусад одоо төрийн тэр одоо үйлчлэгээнүүдийг яг бус нутгийн хэмжээнд одоо хотын хэмжээнд хаваачих ийм одоо хэрэгцээ шаардлага байна. Мэдээж одоо энэ том төслүүдийг цааш нь хөдөлгөөд бус нутгийн хэмжээний утгаараа төв болж хөгжихийн тулд Ховд аймаг эдийн засгийн хувьд бас нэлээд одоо бий даах ийм одоо хэрэгцээ шаардлага байгаа. Ер нь бол Ховд аймаг өөрөө одоо нэг их найдын эдийн засгтай ийм аймаг. Тэгээ эх 4 жил бид хүн бас ер нь хувийн хвшлээ дэмжиж дотоодын бүтээгдэхүүнийхээ хэмжээг одоо 2 их найдад хүргэе гэсэн ийм томоохон зорилтыг одоо дэвшүүлээ явж байгаа. Хувийн хвшлээ дэмжиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, аж ахуй нэгжүүдэд дэмжиж, ер нь бол төр нь бол одоо ингээд юм хийж байгаа аж ахуй нэгжүүд баялаг бүтээгч нартай шаад болдоггүй бай, хүн суртал гаргадаггүй бай. Одоо авилгагүй бай, тийм үү? Одоо өгшөөтийн өрсний урах байна тий. За өгшөөтийн өрсний урах болохоор ерөнхийдөө одоо бас бараг 8 жилийн өмнө хаа төсөл хөтөлбөр нь хэрэгжиж явж байгаа. За хэвчлэн түүхийн өрсийг хятад руу экспортлдог л одоо төсөл штэ. За ингээд бол Ховд аймагт бол маш олон тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулад тухайн санд нь бол их мөнгө төвлөрүүлдэг. За яг энэ жишгээр за манайх шиг боловсруулах, баяжуулах үйлдвэр хэрвээ баригдах юм бол одоо эдийн засгийн хэрэглэлт бол маш их нэмэгдэнэ. Газрын ховор элемент дээр бол дэлхий одоо шилжиж байгаа. Тэр нь юу хэлж байгаа гэхээр чухал ашигт малтмлыг одоо ашиглаад эрчим хүчний шилжилт тийм ээ. Дээрэс нь энэ шилжилт гэдэг дотор энэ одоо батарей байгаль орчинд хоргүй эрчим хүчний одоо өөр шилжилт рүү орж штэ. Тэгээ ногоон шилжилт рүү орж. Тэгэхээр энэ шилжилт рүүгээ айл хэзээ ороод эхэлсэн. Одоо би жишээлбэл Австрал одоо Шанхай гэдэг энэ том олон улсын үзэсгэлэнгүүдэд явж байна, олон улсын хуралд явж байна. Ярьж байгаа ярианы сэдвийн 50% нь газрын ховор элемент ярьж байгаа. Бүгд дэлхий. Дээрэс нь уул уурхайн орнуудын төрийн албан хаагчдыг ярьдаг ярианы сэдэв бол энэ газрын ховор элемент ярьдаг болсон. Тэгэхээр ийм чухал асуудлыг бид нар Монголд ярьж эхлэхгүй бол одоо бид нар яг энэ нөгөө хуучин төрөүний ураны төслүүдчгээ ингээд хориг саад тавиад гацаагаал байвал энэ одоо төрлийн одоо салбар дээрээс газрын ховор элементийн салбар дээрээс тоглогч болох одоо маш том боломж ингээд алдаал өнгөрөөчнө. Одоо дахиад 5 жил бид нар улс төрчид энэ асуудлыг шийдэж чадахгүй бол бид нар аль үшээ хоцорноо л гэж ингэж ойлгох хэрэгтэй. За халзан бүрэгтэй төсөл хэрэгжснээр Ховд аймгийн Мянгад сум нь Ховд аймагт ер нь Монгол улсад маань ямар их хэмжээний одоо эдийн засгийн болон одоо хөгжлийн үр өгөөж гарахыг
та бүхэн баяр сонслоо. Үнэхээр гайхалтай том тоо хэлж байгаа юм шүү дээ. Дээрээс нэмээд одоо нэг ч олборлт хийгээгүй зөвхөн өрөмтлөг хайгуулгын одоо ажлыг хийж явах явцдаа л гэхэд энэ халдсан бүрдээ төслийнхэн мянгат суманд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж, ямар хэмжээний одоо баялагын үр өгөөжийг өгөх гэж одоо хичээж байгааг та бүхэн бас хараад одоо бусад цомдууд атаархсан байгаа. Альва цомдууд ч одоо гэрлээ тавьж гудамжаа гэрэлтүүлж нэг 100 сая төгрөг олоход ямар их зовдөг билээ. Тэгэхэд тэр бумаар жил болгон өгье гээл. Эндгийн чинь засч өгье гээл. Сургуулийн чинь засч өгье. Саяын төвчнч хөрөг оруулъя. Шинэ тоног төхөөрөмж аваад өгье. Хүүхдүүдийн чинь сургаад өгье гээл яваад ичсэн. Бүр үнэхээр атаархмаар. Үнэхээр жишг болсон юм гой төсөл байхгүй юу? Тэгээ үүнээс гадна одоо баялаг бүтээгчдийг шантаажлах гэсэн ердөө нэг 2 3 хаан хүний үйлдэл ямар муухай хорлонтой, ямар амар одоо муу үр дагавартай байдгийг та бүхэн бас үүнээс харлаа. За энэхүү нэвтрүүлгийг хийх явцдаа бид бүхэн одоо буруутан шүүмжлэгдэж байгаа этгээдүүдээс хариу тайлбар авъя, уулзын учрыг холбогдохыг оролцсон. За тэр гэрэлж болон гэдэг нөхөр бол би одоо хөдөө идшээ ихээр явчихсан байна гэж хэлээд уцаар бол тайлбараа өгсөн. Гэтэ тэр хүн бол бас муухай зэрлэг балмал хүн байлээ. Одоо надтай уцаар ярьсныхаа дараа ихэд над руу одоо маш олон янзын дугаараас мессеж бичээл чамайг би одоо халдсан бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар нэвтрүүлэг хийвэл бүр алсан шүү гэж бүр ил цагаан занл хийлж бийлээ. За тэгэхээр эцэст нь хэлэхэд энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн Монгол улсынхаа хүчил цэцгэлд ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулах гэж хийсэн гэдгийг эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдээ. Шударгоос ялах болтугай, мянгад сум хөгжих болтугай. Ховд аймаг Монгол улс орн минь ч гэсэн бас хөгжлийн замдаа хүрэх болтугай.